Дүүлэн үнэгтэй танилцсан нь. Хүүхдүүд та бүхэнд миний ярьж өгөх анхаа хүүгийн адал явдал яг эндээс эхэлсэн. Тэр нэгэн өдөр юу болсон гэж санана. Анхаа маань гэрээсээ зайдуухан ойн захад тоглож яваад төөрчгдөг байгаа. Анхааг маань битгий шоолоорой. Тоглож яваад бяцхан бодилсан л хэрэг. Ингээд анхаа харих замаа олох гэж сандран ийш тийшээ гүйлээ. Тэгтэл тун жигтэй нэг явдал болсон юм. Хүн байна уу? Ээж аава, хүн байна уу? Сая хэн дуурва? Энд хэн байна? Энд хэн байна? Намайг олоорой. Ямар тоглоомтой юм бэ? Хөөхий хүү төөрч бодлоо л үсттэй. Яа нуугдаад байна? Бас намайг шоолно гинэ. Алив гараад ир. Анхаа хүү эргэн тойрноо айсан байдалтай тойруулан харлаа. Модноос өөр юу ч харагдсангүй. Анхаа бутны доогуур модны араар хайгаад ч олсонгүй гайхан зогсдол эд шидийн юм боллоо. Алтан шаргал өнгөтэй, сорлог сайхан үстэй, сагалгар том сүултэй үнэг хаанаас ч юм гарч ирээд нүдэ жартайлхан инээгээд зогсож байлаа. Анхаа, би энд байна. Анхаа маань үзэгсэлэнтэй сайхан үнгийг гайхшран ширтэж байв. Хүний хэлээр ярихаар нь бүрж гайхаж орхив. Хүүхдүүдээ та нар үнэг хүний хэлээр ярьж байхыг сонссноо? Чи чинь надтай яриад байна уу да? Эсвэл би зүүдлээд байна уу? Гайхах хэрэггүй. Чи хэнийг нэг дуудаж тусламж хүсээд байсан шүү дээ. Тэгэл би ирсэн. Үнэг хүүд ойртон очихоор урагшаалхлаа. Харин анхаа маань арагшаа ухраад алхаад байх юм. Арай айгаагүй байгаа да. Чи надаас айгаагүй биз? Үгүй л дээ. Тэгтээ чи хэн бэ? Хараад мэдэхгүй байх гэж үү? Үнэг л байгаа биз дээ. Үнгийн ч үнэг л байна л да. Миний нэрийг Дүүлэн гэдэг. Гэхдээ би ярьдаг үнийг харж байгаагүй мэнэ. Бас чи миний нэрийг яаж мэдсэн бэ? Чамайг энэ хорвоод мэндэлэхэд аав чинь намайг эсхийхээр хайчилж хийсэн юм. Би чамайг хамгаалах үүрэгтэй л дээ. Миний хамгаалагч гэж үү? Тийм ээ. Би чинээ хамгаалагч аахгүй юу? Хүүхэд бүрт ийм үнэг би. Ягаад үнэг гэж? Би арслан дуртай штэ. Тэр бол амьтдын хаан. Аав ягаад арслан хийгээгүй юм болоо? Энэ их учиртай. Үнэг бид их үнэн жамтад өөрийн үр төлөв болох гавраа өсөж том болтол орхиж явдаггүй. Үргэлж дагуулж явдаг байхгүй юу? Тиймээс монголчууд үр хүүхдээ инх тунх өсөг гэж бэлэгддэг учраас үнгийг сонгосон хэрэг. Бэлэгддэг гэж юу гэсэн үг юм бэ? Аливаа зүйлийг сайн сайхнаар өрөөдөг гэсэн үг л дээ. Зарим үгийн утгыг чи том болоод илүү сайн ойлгох болно. Яарах хэрэггүй шүү хүү минь. Би том болчихсон штэ. Том болчихсон хэрнээ гэрээ олохгүй төөрч яваа мó да? Юу л да. Ингээд чи надад гэрээ олоход минь туслаач. Бололгүй яах вэ? Ингээд чи төөрсөн бол яах ёстойгоо ер нь мэдхүү. Яах ёстой юм бэ? Чи хүмүүсээс тусламж хүсэхдээ өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаад гэрийнхээ хаягийг тодорхой зааж хэлж өгөх хэрэгтэй. Тэр юухан байх вэ? Намайг анхаа гэдэг. Би аав ээж, ах эгчийнхээ хамт амьдардаг. Өө тийм. Би бас 5 настай. Хэний хүү юм? Аавд чинь нэр бий биз дээ? Аавыг минь цогт хийдэг. Дахиад өөрийгөө танилцуулаач. Намайг цогтын анхаа гэдэг. Би аав ээж, ах эгчийнхээ хамт амьдардаг. 5 настай.
Хаана амьдардаг вэ? Чи амьдардаг газрынхаа байршлыг зөвхөлж чадах уу? Гэртээ өндөр улстай, олон модтой, бас голч бий. Би саналаа. Энтгийг агуут гэж нэрлэдэг юм байна. Сайн байна. Хүмүүст өөрийгөө танилцуулахдаа нэр насаа хэлж, амьдардаг газар орноо зөв тайлбарлаж хэлж сурах ёстой. Би чамд зааж өгье. Хүүхдүүд та нар ч бас анхааралтай сонсоод өөрсдийн амьдардаг газар орноо зөв тайлбарлаж сураарай. Чи бол Монгол улсын иргэн. Тиймээс Монгол улсад амьдардаг. Улсын маань нийслэл бол Улаанбаатар хот. Монгол улс нийслэл хотоос гадна 21 аймагаас бүрддэг юм. Аймаг бүр нь сумуудаас бүрддэг байхгүй юу? Мөн аймаг сум бүр оноос нэртэй байдаг. Тиймээс чи өөрийгөө танилцуулахдаа Өвөр ханга аймгийн хар хорин суманд амьдардаг гэж хэлэх хэрэгтэй. За ойлголоо. Тэгвэл хүүхэд бүр амьдарч байгаа аймаг, сумынхаа нэрийг мэдэх хэрэгтэй байх нэ? Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Сайн мэдэх хэрэгтэй. Амьдардаг нутаг орноо хэлсний дараа гэр бүлээ танилцуулж сураарай. Анхаа танаа хэдүүлээ амьдардаг вэ? Аав ээж, ах эгч, тэгээд би. Тэр бүгд нийлээд ам бол хэдүүлээ болж байна. Заав ээж. Эхлээд аав, дараа нь ээж. Анхаа маань тоолж сураагүй л байна да. Хүүхдүүд та нар ч гэсэн ам бол хэдүүлээ амьдардаг тоолоод хэлж сураарай. Сурах зүйл ч их байна да анхаа минь. Үнгээ. Чи надад туслах уу? Тэгжил таархан дээ. Ямар гоё вэ? Баярлалаа үнгээ. Алтан гадсаад хойд зүгийг чиглүүлдэг шиг би ч гэсэн чамд альваа зүйлийг танин мэдхэд чинь зааж тусалж бай. Миний хэрэг гарахгүй. Дүүлэн, сэр. Сүүлээ, сэгсэр гэж хэлээрэй. Тэгвэл тэр дараа чам дээр ирэх болно. Дүүлэн, сэр. Сүүлээ, сэгсэр. Дүүлэн, сэр. Сүүлээ, сэгсэр. За би чэйжилчихлээ. За одоо чамаа гэрээ олоход чинь туслая. Баярлалаа дүүлээ. Ямар сайхан хэрэг вэ? Анхаа дүүлэн үнэгтэй танилцж, тэрний тусламжтайгаар гэрээ олохоор боллоо. Хүүхдүүд та нар ч гэсэн өөрийгөө танилцуулахдаа овг нэрээ бүдэн хэлж, гэр бүлийн гишүүдэд танилцуулж, амьдардаг газраа зөв хэлж сураарай. Анхаа үнэг хоёр олон сайхан зүйлийг хамтдаа сурч мэдхэндэ. Бүгдээрээ Эрдэмийн долгион цувралаар тэдний танин мэдэх сонирхолтой адал явдалтай хамтдаа байгаарай. Эрдэмийн долгион цувралыг боловсрол шинжлэх ухааны яам, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Нэгдсэн үндэсний байгууллагын хариу арга хэмжээ, нөхөн сэргээх сангийн дэмжлэгтэйгээр Марчааха студид бүтээв.